Ядгуулж таахынд баярлалаа. Хөтөлбөрөө бид Mining Hub хэлцүүлгээр үргэлжлүүлж байна. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийг гол хөдөлгөж байгаа хүч уулуурхай салбарыг тойрсон ялангуяа уулуурхай салбар тулгамдж байгаа гол асуудлууд юу байгаа вэ гэдгийг бид таахынд сэдв бүрийг онцлоод за энэ салбарын мэрэгжлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн байр суурийг сурлаар хүргэсээр байгаа. За энэ удаад бид уулуурхай бүтээгдэхүүнд нэмэн үрдэг шингээх гэдэг энэ сэдвийг онцлож та бүхэндээ яг зочдынхаа байр суурийг хүргэх үднэс студидтэй ураад байна. За зочдод танилцуулъя. Миний баруун талаас за Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Чин Зориг, за мөн Эрдэнэс үйлдвэр технологийн паркийн стратеги төлөвлөлт судалгааны газрын дарга Цолмон Туяа, за мөн уулуурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Гасан Дорж нар манай студид ажиллаж байна. Урьдчилан та бүхэндээ баярлалаа. За тэгэхээр би эхнийхээ асуултыг та бүхнээс гурланд нь тавьмаар байна. Ерөнхийдөө бид ч юм бол нэг солонгоруулъя гэдэг үг их хэрэгэлдэг байж байгаа. За сүүлдээ одоо уулуурхай ерөнхийдөө бол нэлээд нөлөөтэй боллоо гэд нэмэн үрдэг гэдэг үг их хэрэгэлдэг болоод. Гэхдээ энэ 2004 оноос баг их хэлэгдчихээс өнөөдөр 2026 он өнгөрсөн 22 жилийн хугацаанд дээр нь юу болоод өнөөдөр бид яг энэ тодорхой гарт баригдахуус гэдэг юм амжилт гаргаж чадахгүй байна гэдэг дээр та бүхэн тусцынхаа байр суурийг илэрхийлэхгүй. Гасан Дорж жагаас эхлэе. За Монгол улсад уулуурхайн салбар хөгжиж 100 жил болж байна. Тэгээд уулын баяжуулах эрдэнэт үйлдвэр Монгол Орос Сэвтмэтийн хүрээнд зэсийн уурхай, жончны баяжмлын уурхай үйл ажиллагаа явуулаад одоо 40-50 жил болж байна. Манай Монгол улс одоо 2026 онд зэсийн баяжмал, жончны баяжмал гаргасаар байна. Энэ бол манай уулуурхай анхан шидэлний төвхөө бүтээгдэхүүн экспорт гарч байгаа. Монгол улс бол зэс хайлах үйлдвэр, хайлах сэршүүл үйлдвэр барья гэд 2000 оноос эхэлж ярьсан. Олж техник эдийн засгийн үндэслэл судалгаа хийсэн. Мөн ган ширмийн үйлдвэр барья гэд сүүлийн 15 жил ажиллаж байна. Зураг төсөл дээр л ажиллаад байгаа шүү дээ. За энэ томоохон мега төслүүд гэдэг юм уу нэмэн үрдэг шингэсэн энэ уулуурхайн комплексуудыг барихад бол маш их бэлтгэл ажил шаардлагатай. Монгол улсын хувьд гадаад зах зээлээ судлах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ мега төслүүдийг барихад дэд үтцийн бүтээн байгуулалт хийх ёстой. Түүхийдийнхаа баяжмлынхаа нөөцийг бэлдэх ёстой. Ийм олон асуудлуудыг шийдэж чадаагүй хамгийн гол нь хөрөнгө оруулалтын таатай орчин, хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хууль эрхцэн их таатай орчин бүрдүүлэх ёстой. Яг энэ дээр л ажиллаад байна уу? Хэтэрхий л удаан ажиллаж байна гэж бодож байгаа. Тий. За Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо гэж байгаа. Холбоо бол мэдээж за нэмүртэг шингэээл гэдэг л асуудлын гол зорилго байгаа бах. Зүгээр өнгөрсөн хугацаанд одоо яг ингээд тодорхой гарт баригдахуйц үр дүн гарахгүй байгаа шалтгааныг юу н та бүхэн юу тоолж үздэг юм бэ? За юуны нэвтрүүлэгт орж орсон та бүхэнд бас баярлалаа. За хоёрдугаарт нэмэн үрдэг шингэсэн бүтээгдэхүүн гэдэг юмныхаа нэр томьёоны ойлголтыг манайхан өнөөдөр өөрсдөө бараг бүгдээрээ бүрэн гүйцэд ойлгож байна уу? Энэс л эхлэх хэрэгтэй. Хөрөн эдийн засаг, солонгоруулсан эдийн засаг, нэмэн үрдэг шингэсэн бүтээгдэхүүн гэдэг нэг л их олон тийм сайхан тодорхойлтууд бол гаргаад ирсэн. Нөгөө тодорхойлтынхаа учир нүцрийг бас ойлгож байгаа хүний дотроос бас хэд байгаа байлаа. Тэгээд дээрээс энэтэйгээ холбоотой асуудлуудаараа бид нар юу руу чиглэх юм бэ гэдгийг өөрөөсөө үндсэндээ бол бас бүж үзээ ойлгоогүй л нэг хараар л үзээд байна. Сэтгэлгээний хувьд. Мөн чанартай аваад үзэх юм бол уулуурхай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд бодиттой оруулах, улс орны эдийн засгийн төсвийг бүрдүүлэхийн тулд ганцхан бид нар дэлхийн зах зээл дээр борлогдохуйц хэмжээний бүтээгдэхүүнийг л үйлдвэрлэх нь хамгийн чухал асуудал. Энэ чанарын бүтээгдэхүүнүүд одоо дөртөө тэргүй хэрэглэгчийн стандартыг дагаад бол дандаа сайжирч байгаа, нэмэгдэж байна. Тэгэхээр энэ хэрэглээний стандартыг дагсан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхийгээ бид нар өөрсдөө нэмэн үрдэг гэдэг утгын дор одоохондоо ойлгож байгаа. За Монголын ашигт малтмал баяжуулалтын салбарт өнөөдөр гарч ирж байгаа зүйл гэвэл дөртөө тэргүй маш бага агуулгатай, ядуу агуулгатай байж байгаа хөдрийг эдийн засгийн эргэлтэнд анхан шатныхын хэрэглээнд бол шууд борлуулах боломжтой бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэж байгаа. Гэхдээ энийг бол хэрэглэгчийн тавьсан стандартад л бид нар нийцүүлнөхөөс хичнээн өндөр тэрэнд агуулгаж байгаа ашиг эрдэс байлаа гэд эдийн засгийн нөгөөдөл нь худалдаж авах боломж бол байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр баяжуулалтын салбар дээр бол шинэ техник технологиуд бол нэвтэрсээр байна. Нэвтэрсээр байх ч болно. Цаашдаа энэ нэггээр бол дараагийн шатны боловсруулалтын үйл ажиллагаанууд бол явахгүй гэдэг нэгэнтэй тодорхой болсон. Ийм учраас бол бид нэр одоо өнгөрсөн жилийн хугацаанд л гээд аваад үзэхэд бол Монголын эргэлтэнд оруулж чадахгүй байгаа кальцитийн өндөр агуулгатай жончны өдрийг баяжуулах боломжтой технологиг олон улсын эрдэмтэн судлаачтай бол нийлээд бол гаргацсан. Одоо гагцхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх шат бол хүлээгдэж байна. Мөн дээрээс нь эрдэнэт үйлдвэр болоод бусад одоо баяжуулах үйлдвэрүүдэд тулгарч байгаа асуудлын технологийн шинжилтүүдийг бол хийж.
Гагцгүй бид нар энийгээ бол гарч ирж байгаа үр дүнг тэр дорн цахим ертөнцөөр болон бусад газруудад тэр болгон мэдээлээд авах шаардлага бол хомс байдаг. Нэг талаас. Нөгөө талаас аваад үзэх юм бол энэ чинь өөрөө өнөөдөр хийгээд маргааш үр дүн гардаг зүйл биш. Энэ чинь олон 10 жилийн судалгааны ажлын үр дүнгууд нэг талдаа, хоёрдугаарт хамгийн гол даваа талыг гаргаж ирж байгаа зүйл нь бид нар олон улсад туршигдсан, хэмжигдсэн алдаа онон дээр нь бол тодгуурлаж өнөөдөр хамгийн богино хугацаанд өөрсдийн ордыг түшгэлээд болон эдийн засгийн эргэлтэнд хамгийн ашигтай байж болох хувилбаруудыг л гаргаж ирж байгаараа онцлог. Хэтэрхийх мэрэгжлийн үг яриад ирэхээр зэрэг бас энэ нийт хүмүүст бол ойлгомжтой нөхцөл нь өөрөө жоохон хязгаарлагдмал байдаг учраас одоо нэг талдаа бол ойлгоход хүндрэлтэй, нөгөө талаасаа бол бас аюул тэг өөрөглөөд ярьж байгаа гэсэн тийм утга санаач илэрхийлэх бүрэн боломжтой бүрддэг. За мөн чанартай хилээд үзье. Өнөөдөр бид нар Эрдэнэтэд 22.5% агуулгатай зэсийн бажимлыг экспортод гаргаж байна. Гэхдээ тэрэн дотор агуулгаж байгаа хөгөр болон бритийн асуудлуудыг бол бас нэлээд стандартын дагуу хязгаарлагдсан байж байдаг. За ингээд ирэхээр бид нар 22.5 гэсэн тоог нэг 23-24% болтол нь өндөрсгөөд баяжуулж чадаад мөн дээрээс нь металл гэдэг энэ сайхан ашигт болтмолоо бол аль болохоор хаягдлаггүйгээр ингээд авч чадах юм бол эдийн засгийн орлого тэр хэмжээгээр нэмэгдээд улсын төсөв бүрдээ та бид нар өнөөдөр цайлаа сууж байна л гэсэн асуудал гарч ирж байгаа. Нөгөө талаас дөрөвний миний хэлсэн тэр жоншин дээр аваад үзэхээр бол өнөөдөр манай Монголд хоримтлогдоод байгаа олон сая тонн галцитийн агуулгатай жоншны энэ хоримтллууд эдийн засгийн эргэлтэнд бол бодитоогоор орж боромдрын болоод бусад одоо дагалдах хувийн үйлдвэрүүд эдийн засгийн бүрдүүлэхэд бол бодиттой хувь нэмэр оруулах нөхцлүүд нь бол бүрдэж байна. Өөрөөр хэлэх юм бол худалдаж авахгүй байсан бүтээгдэхүүнүүдийг бид нар худалдаж авах үе хэмжээнд бол хөрвүүлж чадж байгаа зүйлийг бид нар технологийн өөрчлөлт буюу нэмүүртэг шингэсэн бүтээгдэхүүн гэж бол хэлж болж байгаа. За үүний дараагийн шатны соёны тэр гасан дэрж эдийн засгийн одоо гаргаж ирээд хөндөд орхиж байгаа зүйл буюу дараагийн шатндаа бид нар баяжмлаа их хэмжээгээр одоо ингээд тээвэрлээд авахд уулын геологийн нөхцөл буюу бидний ингээд авах хэмжээ улмал хүндрээд байна. Нөхцөл хүндрээд байна. Энэ болгон дээр зардал асар өндөр гараад байна. Энэ өндөр гарч байгаа зардлыг бид нар нөхөхүйц хэмжээнд үйл ажиллагаа явуулахын тулд хайлах боловсруулах үйлдвэрийн асуудлууд сая яригдчих эхэлж байгаа. Ингээд эцсийн дүндээ бид нар нэг 5-9 Лондонгийн металлын биржийн зэрэглэлд үнэлэгдэхүйц хэмжээний бүтээгдэхүүн гаргаж авч чадах юм бол хэрэглэгчийн маань тоо хэмжээ бол нэмэгдэнэ. Худалдан авах тоо хэмжээ маань бол нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад дараагийн шатндаа бид нар шинэ үйлдвэрлэлүүдийг бол хөгжүүлэх боломжууд бол бүрдэх байхаа гэсэн юм. Одоо ирээдүйн төлөвлөлт, судалгааны ажлын үр дүн, мөн дээрээс нь хэрэглэгчийн зах зээлийн төлөлттэй холбоотой асуудлуудыг л ярих үүднээс гарч ирж байгаа гол хүчин зүйл шүү дээ. За ийм учраас Монголын ашигт нутгад баяжуулагчдын холбоо энэ чинь өөрсдийн тавьсан зорилгынхаа өмнө бол хөлөөсөө үргээ биелүүлсээр л явж байгаа. Тийм сая одоо шинжлэх ухааны гэдэг үнэн л дээ. Иргэдүүл ерөөд яг энэ талын уулуурхаал гэдэг ерхий ойлголттой болохоос баяжуулах үйлдвэрүүдийн талаар одоо яг яадаг гэдэг талаар ерхий мэдээлэл байхгүй. Гэхдээ иргэдэд хамгийн их одоо сонсогдож ихэнд нь хоногчсон үг бол сайн шандын аж үйлдвэрийн парк гэдэг нэг юм нэр. За энэ дээр өстө бодоолгодод үнэлгэсэн. Одоо өнгөрсөн хугацаанд миний сонсноос 20 гаруй тэрбум төгрөг зарцуулчаад одоо тэр юуж байхгүй байна гэдэг нэг юм харамсалтай тоо байгаа. Тэгэхээр би асуух гэдэг. Ер нь Эрдэнэс үйлдвэр технологийн парк гэдэг маань зорилго чиглэл маань ер нь юу байна? Одоо өмнө нь одоо ингээд алдчихсан, цаасан дээр буугаад үлдчихсэн алдаан дээрээ суралцаад одоо энэ яг ямар зорилготойгоор ажиллаж байгаа? За баярлалаа урьж оролцуулсанд. За бидний хувьд бол Эрдэнэс үйлдвэр технологийн парк бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр технологийн паркуудын төлөвлөлт, хөгжүүлэлт, менежментээр хангах чиг үүргийн компани байгаа. За бидний хувьд бол одоо Монгол улсад одоо 6 бүсэд хөгжүүлэлтийн парк байгуулахаар төлөвлөлтийн ажлыг хийгээд, хөгжүүлэлтийн ажлыг хийгээд явж байна. За бидний хувьд бас сайн муу туршлагууд бас зөндөө бий. Өнгөрсөн хугацаанд бол сайн шандын алтан булгийн тэргээд за тэр бүхэнд бол бид нэр одоо цаг хугацааны болон одоо төлөлтийн одоо ямар нэгэн бас бидний алдаанууд бол байна л да. Одоо энэ бүхнийг бол одоо ахиж тавтахгүйгээр одоо бид нар бодит ажил хийх шаардлага байна гэдгийг бол манай Эрдэнэс Монгол нэгдэл бол онцолж хараад за энэ бол үндсэн зохион байгуулалтаар менежментээр энэ ажлыг бол төрөмчт компаниудын одоо нөөцдөр тулгуурлан бид нэр манлайлан ажиллах шаардлагатай гэдэг дээр бол гол зорилгоо олгоод одоо ажиллаж байна. За тэр чиг үүргийг бол бид нэр хэрэгжүүлж байгаа компани. За бидний хувьд бол мэдээж алдсан туршлагаасаа суралцсан аль болох урттай ажлыг хийхийг төлөвлөж байна. За тэр дундаа бол үйлдвэр технологийн парк гэдэг бол зөвхөн одоо үйлдвэр барих явдал биш. Тэр энд бол паркуудад зориулсан хатуу болон зөөлөн дэд бүтцийг байгуулах, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх, төр хувийн хөвшлийг хамтралыг бий болгох энэ үндсэн гол
ажлуудыг бол бид хангалттай энэ хугацаанд бол хийж хэрэгжүүллээ. За өнөөдрийн хувьд бол бид нэр одоо боловсруулах үйлдвэр болон гангийн үйлдвэрийн ажлуудыг бол тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх бэлтгэлийн шатнаас одоо хөрөнгө оруулалтыг татах шатанд хүртэл авчирсан байна. За энэ ажлууд бас хийгдэж байна. За мөн нийслэлийн утааг бууруулахаар одоо нүүрс пиролизийн үйлдвэр, хагас кокс үйлдвэрлэхээр энэ төслийг хэрэгжүүлэхээр Багнуурын хөрөн нүүрсийн ордыг түшиглэн Багнуур үйлдвэр технологийн паркийг тэнд бас мөн ажиллуулж байна. За хөтөл тос барилгын материалын үйлдвэр технологийн парк буюу хөтлийн цамж ухаан үйлдвэрүүдийг түшиглэн тэнд бас тодорхой хэмжээний аж үйлдвэрийн гинжин хэлхээ бүхий тийм паркийг байгуулахаар бид бас ажиллаж байна. Одоо Эрдэнэтээр байгуулж байгаа үйлдвэрийн парк манаас танад хамаатай. Бид нар бол үндсэн менежментийн чиг үүргээр хангах үүрэгтэй компани байгаа. Манай тоймч мөнх чиглэлээр сайхан Эрдэнэт очиод яг тэр танилцаад ирсэн байгаа. Ер нь бол дид бүтц шаардлагатай бүх зүйлүүдээ ерөнхийдөө хийсэн. Одоо бид нэрээс хөрөнгө оруулалт хүлээж байна гэдэг ийм асуудал ярьж байгаа. За хөрөнгө оруулагчдаа бид бас тодорхой хэмжээний хувь эзэмшүүлэлтийн зорилготой байна гэж юмдан дарга жишээ нь хэлж байгаа жишээ нь. Одоо ингээд харахаар арай одоо энэ олон паркууд дондоос илүү хурдан хугацаанд ашиглалтанд ороод үйл ажиллагааны эхэлчих нь тэр юм уу та гэж би харсан. Та бүхэн мэдээж ирэмблээд явж байгаа байна. Яг зөв. Тэгээд боловсруулах хайлуулах үйлдвэрийн хувьд бол дид бүтцийн ажлыг бол Эрдэнэт үйлдвэр хариуцсан олон жил бас нэлээд хэмжээний төсөв мөнгө оруулаад одоо тэр ажлуудыг хийсэн байгаа. За одоогийн хувьд бол одоогийн байдлаар бол баг 90 орчим хувьтай дид бүтцийн ажлууд хийгдэж явж байгаа. За энэ ажил бол бас мэдээж хийгдсэн гэдэг утгаараа боловсруулах хайлах үйлдвэр маань бас хамгийн түрүүнд хэрэгжих төслүүдийн нэг байгаа. Гасандарч хаа ер нь нэг тийм таатай орчныг бүрдүүлэхгүй байж бидний нэг хүн дуудаад байгаа юм шиг л тэгээд хүн ирэхгүй байхад тэрийгэ өөрчлөхгүй ингээд нэг 20 хэдэн жил алдчихоо да. Та ер нь таатай гэдэг нь яг хөрөнгө оруулалтын зүгээсээ ямар агуулгыг ер нь илэрхийлээд байгаа вэ? Биднийг татвараас 100% чөлөөлөө гээгүй бах. Гэхдээ нэг яг юуг хүсээд байна? За таатай орчин Монгол улсад бүрдэж байна. Одоо хүнд үйлдвэр гэж ярих юм да. Нэмэрдэг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Өөрөөр хэлбэл олборлох, баяжуулах үйлдвэрээс гарсан баяжимлаа дахин боловсруулад нэмэрдэг шингээгээд одоо зэсэн дээр гэвэл цэвэр зэс гаргана. Өөрөөр хэлбэл дөрөвний хэлдэг зэсийн баяжмал 22% агуулгатай байхад 99,99% агуулгатай гараад өнөөдөр зэсийн баяжмалыг одоо $2,000 зарж яхад цэвэр зэс гаргачвал $13,000 зарах гэдэг байгаа. Тэгээ энд юу гэж хэлээд байгааг бол одоо энэ маш удаан 20-30 жил ярьсан зэс айлах цэвэршүүлэх үйлдвэр барихт гадаад таатай орчин нь бол зах зээлийн үн их өндөр байна. Ер нь зах зээлийн үн чинь ер нь нэг 6-7 жилийн өмнө бол $5,000, $5,000-6,000 боллоо шүү дээ. Хоёр дахин нэмэгдчихлээ. Мэдээж энэ дээр энэ өнгөт металлын хэрэглээ өссөн олон улсын байдал их өөр байна. Хэрэглээ өсөж байгаатай холбогдуулаад энэ зах зээлийн үн доктортой сүүлийн 5 жил өслөө. Тийм үү 8,000-аас 13,000 цааш нь 5 жилд одоо энэ хэмжээнд байна гэж төсөөлж байгаа. Нэг таатай гарч байна. Хоёрдугаарт Монгол улсын засгийн газраас алсын хараа 2050 Монгол улсын засгийн газрын мөрөн хөтөлбөрт бол энэ мега төслүүд гэж их гоё нэрлэдэг байгаа шүү дээ. Мега төсөл гэхдээ аюулгүй их хөрөнгө оруулалттай. Доор хаяж биднээс ярьж байгаа зэс хайлах, цэвэршүүлэх гангийн үйлдвэр бол нэг 600-аас 1 тэрбум доллар, 600 сая доллароос 1 тэрбум долларын. За ийм өндөр өртөгтэй төслийг бид нар 10 жилийн өмнө ярьж чаддаггүй байсан. Өнөөдөр Монголын эдийн засаг өсөөд хоёрдугаарт нь дотоодын ийм боломж гарч ирсэн. Тийм учраас энийг одоо бололцоотой болгож байгаа нь бид нар манай экспортлогчтой холбоо гадаадын 10 гаруй орны хүнд үйлдвэрийн тухай хууль ер нь энэ мега төслийг хүнд үйлдвэрийн төслийг байгуулахад засгийн газраас ямар дэмжлэг үзүүлдэг тийм ээ татврын бөгөөд дид үтсийн хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлдэг. Хоёрдугаарт энэ мега төслүүдийн түүхийдийг бэлтгэх. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр, зэс айлах цэвэршүүлэх үйлдвэр байгуулах дотоодын ийм боломж гаргаж ирж байгаа нь одоо ашиглалтын үеийн хайгуул хийгээд
Тэгээд энэ сайлах цэвэршүүлэх үйлдвэр чинь 30 жил ажиллана шүү дээ. Техник эдийн засгийн 30 жил дор хаяж нийлүүлэх баяжмлаа бэлтгэхийн тулд хөгдрийнхаа нөөцийг нэмэгдүүлэх нэлээх хөрөнгө оруулалт хийгээд одоо 40 жил одоо энэ үйлдвэрээ ажилуулнаа гэдэг техник эдийн засгийн үндэслэлийг өчигдөр ажил дээр уул уурхай яамны эрдэс байлгийн зөвлөлөөр бол авсан юм бэлтгэсэн байгаа. Тэгээ боловсон хүчний асуудлууд гадаад дотоод орчин одоо таатай болж байгаа учраас эхний ээлжинд энэ сайлах цэвэршүүлэх үйлдвэр гангийн үйлдвэрийг байгуулах боломж өрдөж байна. Тэгээд аж үйлдвэрийн парк гэж гоё нэр хэрэглээд байгаа. Үнэн хэрэг дээр энэ чинь одоо энэ мега төслийн зохицолбор шүү дээ. Парк гэдэг нь болохоор нэг тодорхой хэмжээний олон улсын гоё нэр томьёогоор талбай засгийн газар салтсан тэр талбай дотор дэд үсцэн бариад үйл ажиллагаагаа ярина. Тэгэхээр энэ одоо уулын үйлдвэрүүд чинь энэ парктай ажиллахад бас бүтээгдэхүүнээ яаж борлуулах уу, дараа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ яаж экспортод гаргах уу, энэ харьцаанууд их нарийн штэ. Тийм дараа нь. Тийм баг. За таасаа хэлж за технологийн асуудлууд мэдээж хөндөгдөж байна гэх. За зардал гэдэг асуудал хөндөгдөж байна гэх. Уг нь бол бид яг том худалдаа авч байгаа хойно байгаа. Тэгээд энийг бол боломж гэж хараад байдаг. Гэхдээ өнөөдөр хувь компаниуд энэ хэмжээний том хөрөнгө оруулалтаа зардлыг нуруундаа үүрээд явхад ер нь тулгамдж байгаа гол хүндрэлүүд ялангуяа төр засаг талаас нь юу байдаг юм? Засгийн газрын доктортой байдал шүү дээ. Доктортой. Ерөн сая тэр таны өмнөх асуултан дээр гэсэн гарч ирж байгаа асуудлууд яагаад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэх юм бол ерөөсөө тоглоомын дүрэн тодорхой байхыг хэлж байна. Хөрөнгө оруулалт хийжээд хөрөнгө оруулалтын өрөөсгөө хоёр тал яаж хуваарлаж авахын доктортой урт хугацаанд энийг ямар хөө байдлаар хадгалах ёстой, татвар эрхцэн орчин яаж доктортой байх ёстой гэдэг дээр л одоо гол асуудал хандаж ирж байгаа болохоос биш. Нэг засгийн газар солигдонгуутал бүх бодлогыг нь өөрчлөөл, нэг засгийн газар солигдонгуутал дараагийн шин зүйлүүдийг гаргаж ирээд докторгүй харилцаа үүсгээд эсвэл хэн нэгэн одоо тухайн одоо сонгогчдынхаа ихтгэл найдварыг хүлээж гарч ирж байгаа улсууд шүү дээ. Тэгээд гарч ирсэн улсууд маань өөрсдийн үзэл бодлоор гэдэг юм уу, өөрсдийн зарим нэгэн одоо дутуу төлмөг мэдээллийн улмаас гарч ирсэн шийдвэрүүд чинь өөрөө энэ докторгүй байдлыг л үүсгэж байгаа гол их үүсвэр шүү дээ. Нөгөө талаас бол яг манайх ч болохоор ганцхан хэрэглэгчтэй байна гэдэг чинь энэ ч өөрөө хараат байдлыг бий болгож байгаа. Гэхдээ бид энд зохицохоос өөр арга алга. Газар зүйн байрлалын үед одоо Орос холбооны улсуудад бүгд найрамд хотод ард улс бол манай ингээд мөнхийн хөрш одоо бид нар хоёр талаар бол хязгаарлагдсан 3 дахь гарц нэгэнтэй байхгүй. Тийм учраас бид нар нөхцөл байдалтай яа дасан зохицох хамгийн ухаалгаар яаж шийдвэрийг гаргах вэ? Хоёр хөршийнхээ дунд бол энэхүү гулгуурхан бүтээгдэхүүнийг бид нар өшөө илүү олон тооны бүтээгдэхүүн болгох, мөн дээрээс нь тээвэрлэлтийн орон зайг агаарын болон бусад орон зайг бид нар ашиглаж 3 дахь хөршийн бодлогуудаа яаж өрөх вэ гэдэг дээр чинь өөрөө засгийн газрын дөрөвтэйхэн шийдлүүд нь энэчэл хэрэгтэй болж орж байгаа. За тэгээд дээрээс нь бид нар өрсөлдөөн гэж ярихаар гадаад зах зээлийн өрсөлдөөн гадаадад ямар зах зээл шинээр бий болж байна вэ гэдэг үйл ажиллагаарууд ерөөсөө гол анхаарлаа хандуулна өгөхөөс биш дотоод ертөнцийн өрсөлдөнө гэж бол байхгүй. Засгийн газар хувийн ажлуудыг хийж чадах ажлуудыг болоож хийх юм уу эсвэл зүгээр тэрэндээ зүгээр цэвэр менежментийн үйл ажиллагаагаа умартаад гүйцэтгэгчийн үйл ажиллагаа руу шилжиж байгаа тийм нөхцлүүдийг бол хязгаарлах хэрэгтэй. Ингэж бол энэ байдал чинь өөрөө явна өгөхөөс биш түүнээс бол эдийн засгийн иймэрхүү хязгаарлагддаг нөхцөлд бол ажлууд явахгүй. Тэгэхээр доктортой байдал гэдгийг бол бид нэг айхтар тийм олон талаас нь хараад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхээр л бүх юмыг докторгүй болгоод тэрийг дагаад үйл ажиллагаанууд нь өөрсдөө юу гэдэг таагүй нөхцөл байдал үүсэж байна гэж ярьж байгаа энэ эндүрл болж өрөөд шүү дээ. Бид нар зөндөө олон сонсгол сонслоос. Нүүрсний сонсголууд, оюутлахын сонсголууд. Энэ олон сонсголууд дээр хамгийн гол шийдвэр гаргасан асуудлууд нь тухайн үеийн хилцэлд орсон багтаал бол шууд холбоотой болж гарч ирж байгаа болохоос биш гадныхын төрүүлээ санал тавьсан зүйлүүд нь тэр болгон харагдахгүй болоод байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар бол нэгдүгээр хариуцлагатай хөрөнгө оруулагчийг, хоёрдугаар тэр үйл ажиллагаа явуулах доктортой нөхцөл байдлыг, гуравдугаар энэ нь өөрөө олон улсын стандарт нийцсэн техник технологиудыг оруулж ирэх хязгаарлалтуудыг нь бол маш бодитойгоор тавьсан юм хүний нөөцийн бүрдүүлэлттэй байгуудыг л хэлцэлд оруулж иж энэ асуудлыг шийдвэрлэх юм бол тэр энэ өөрөө доктортой урт хугацаанд бол хадгалагдах гол нөхцөл бол болно л гэж хэлж байгаа. Холбоот бүртгэлтэйгээ хамгийн эерэг гэдэг юм амжилттай явж жишээг тайлж. Одоо яа ингээд бүтээгдэхүүн тэдүү битээ боловсруулаад тийшээ ингээд тийм үнээр нэмүүртэг шингээгээд одоо ингээд тийшээ гаргаж байна. За ер нь бол төрийн болон хувийн хвшлийн байгууллагууд манад маш олноор бол байж байна. За тэр дотроос бол хамгийн хурдтай юу гэдгийг зах зээлийн өөрчлөлтүүдийг бол мэдэрч чадж байгаа зэрэг болохоор хувийн хвшлүүд. Өнөөдөр гэхэд бол бид нар маш хөрөнгө оруулалтынхаа таагүй харилцааныхаа үүдэн дээрээс эхний удаа технологийн хувьд алдсан байж болно. Тэгвэл маш богино хугацаанд тэрэн дээр хяналтыг хийгээд цэвэр шүлжүүл нутгшуулах боломжтой технологи руу шилжиж эхэлж байгаа.
За жишээлх юм бол төвөрийн байж болох үйлдвэрүүд, саяны миний хэлсэн жоншны байж болох үйлдвэрүүд. За мөн дээрээс нь одоо цагаат тулгын асуудлууд манайд ганц нэгээр бол хөндөгдөж эхэллээ. Инхээр зэрэг эдгээр нь бол технологийн хувьд манайд бол харьцангуй шин. Тэр паркийн хэмжээтэй эдгээрийг хөгжүүлэх гэдэг гол шалтгаан нь юу юм бэ гэвэл бид нар аль болохоор олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг илүү олон зах зээл дээр гаргаж ирж одоо өөрсдөө нэг зах зээлээс чиглэсэн хараат байдлаас гаргахын тулд паркийн хэмжээнд хөгжүүлээд тэдгээрийг эрх зүйн орчныг хамгаалах гэдэг хэлбэр байхгүй. Паркийн хуулинд заасан байгаа чинь болохоор дэд үтцийн асуудлыг шийдвэрлэж гисэн засгийн газар өөрөө. Бүс нутгийн хэмжээнд бол хязгаарлалт тогтоогоод талбайг нь гаргаад өгч гисэн. Тэгээд олон улсын стандарт нийцсэн техник технологи бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж өөрсдийн хөрөнгөөр зах зээлийг тэлж Монголын эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой хөрөнгө оруулалтыг татах зорилгоор энэ паркийн тухай хууль гараад өөрөөр хэлэх юм бол энэ төрийн болон хувийн хвшлийг дагаж хөгжиж байгаа энэ үйлдвэрүүдэд бид нар эрх зүйн орчныг хамгаалах зорилтоор гаргаж ирсэн хууль юм шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд бол хэрэгжиж байгаа одоо хоёр сонгогдож жишээх юм бол Алтан ширээгийн үйлдвэр технологийн паркийг хийж болж байна. Гэрэлтгой үйлдвэр технологийн паркийг бол хийж болж байна. Энэ хоёр бол хоёулаа хувийн хвшлийг хэрэгжиж явуулсан. За тэгэхээр энэ шийдвэр гаргахын түвшин чухал байдаг юм байна. Хөрөнгө оруулалтын эрсдэл бол хурдан байх хэрэгтэй байна. Зах зээлийг харах нь өөрөө чухал байд юм байна. Тэгвэл бидэнд юу дутагтаад байна? Төрд. Төрд бол гадаад зах зээлийг маш соргоор одоо мэдрээд тэр зах зээл рүү чиглэсэн олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай ийм одоо боломжийг олгосон хөрөнгө оруулалтын их усрүүдээр тодорхой хэмжээгээр буюу зардлын төсвүүдээр нь үйлдвэр компаниудаа бол шийдэл гаргаж тэр инженеруудын ажил хорон зайг бол нэлээд тийм 50% тавьж өгсөн бодлого хэрэгтэй байна. Бодлого бол дандаа бодогддог байх шүү дээ. Энэ бол миний мөнхийн хэлдэг зүйл тийм. Бодлогын өгүүлбэрийг бид нар өөрөө өөрсөндөө нэг даад авахгүй юм тавьж байгаа тэрэндээ яаж хүрэхээ мэдэхгүй явах биш. Хамгийн гол зорилгоо Монгол улсын хөгжлийн төлөө тавьж хаад тэрэндээ хүрэх гарц гаргалгаа бодлогынхаа шийдлүүдийг олдог л ийм судалгааны баг, инженерүүдийн баг, за ингээд нэгдсэн шийдвэр гаргах түвшний улс төрийн баг л энэ ч дутагдж байна да. За одоо гадаад зах зээл бид нараас хамаарахгүй маш урд ингээд хувьсаа өөрчлөгдөж байна. За сая хэлж байна одоо чинь хувийн хвшлүүд бол нэг давуу тал нь бол одоо ингээд хурдан богино хугацаанд маневр хийж чадчихна. За жишээ нь Эрдэнэс үйлдвэр технологийн парк за 6 газар ингээд тодорхой хэмжээний төсөл ингээд хэрэгжүүлээд явж байгаа юм. За гадаад зах зээлийн тодорхойгүй байдал ингээд ер нь нэлээд удлаа. Энэ дээр бас хурд хэрэгтэй болно. Одоо бид нар хүлээхгүй байна шүү дээ. За ЗИС за манай нэг цөөхөн үедээ экспортын бүтээгдэхүүний үн үл харьцангуй бас нэг жоохон нааштай байгаад гэж байна. Энэ боломжийг ашиглахын тулд одоо хурдл хэрэгтэй байгаад гэж шүү. Ер нь та бүхний одоо за тэдэн он хэд эхний энэ үйлдвэрийн ийм бүтээгдэхүүн ийм баяжуулалтаар гарчин даа гэсэн төлөвлөгөө юу байна? За мэдээч урт хугацааны төлөлтөд бас дагуу бид нар дунд хугацааны төлөлтөдөө хийж байгаа. За энд бол одоо зэс боловсруулахаас үйлдвэрүүдээс гадна гангийн төсөл одоо яг дараагийн шатнд хэрэгжихээр одоо төлөвлөгдөж байна. За манай Монгол улсын хувьд бол мэдээж гангийн хөгжингөө улс болохоор одоо гангийн өндөр хэрэглээтэй. Тэгэхээр бид нар зөвхөн гадаад улсад бол одоо бас энэ гангийн үн одоо бас доктортой буурах магадaltaй гэсэн чиглэл байгаа ч гэсэндээ бид нар өөрсдийнхөө дотоодын хэрэглээг бас хангах нь хамгийн чухал байна гэдэг үтнээс бол энэ ажлуудыг дараагийн шатнд төлөвлөд явж байна. Тийм. За түрүүний энэ чин зэрэг багшийн хэлсэнчлэн болвол бид нар энэ хөнгөлөлт чөлөөлтийн бүс бүхий одоо энэ паркийг яагаад байгуулах ёстой вэ гэдэг дээр бол за энэ төр засгаас бол мэдээж одоо бодлогоор нь дэмжиж за дээрэс нь энэ хатуу зөөлн дэд бүтцийг байгуулъя хөрөнгө оруулалтын орчныг бий болгоё. За ингээд мэдээж зөвхөн төр бол өөрсдөө төсөл хэрэгжүүлдэг байгууллага бол биш. За гаднаас одоо энэ паркийн хашаанд орж ирж байгаа хувийн хвшлүүдийг одоо нэмэн үрдэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжоор л хангаж байгаа энэ үйл ажиллагааг бол бид нар хийх ёстой. Хувийн хвшил бол хурдтай байна. Бид нар тэр чөлөөт нөхцөл тэр хөгжих боломжтой бүс тэр платформыг л бид нар байгуулад өгчих юм бол хүсвүсээгүй бол одоо хувийн хвшил бол тэр хурдаараа бол одоо ингээд дараагийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд экспортлоход бол бэлтгэсэн маш олон төслүүд бол байгаа. Бид нарыг бол яг ингээд манай компанийн хувьд бол яг төсөл хэрэгжүүлэгч компани гэхээс илүүтэйгээр за энэ дэд бүтээц энэ таатай орчныг бий болгосон одоо тэр орчныг бий болгохоор ажиллаж байгаа ийм компани л гэж ойлгох хэрэгтэй. Парк гэхээр нэр хүмүүс нэг тийм зарим буруугаар гэдэг юм зарим нэг тэр ерөнхий ойлгоод. Одоо жишээ сая хэлж чинь парк гэд ороод ирэхэд тодорхой хэмжээс нэг татврын хөнгөлөлт чөлөөлөлт бас идэх гээд байгаа юм шиг байна шүү дээ. Гэхдээ яг өнөөдөр парк гэдгээр зөвшөөрлөлтийн авчихсан хүмүүстээ тэр хэр нөлөөлж байгаа хэр илүү үр дүнтэй болох боломж байгаа гэж байна. Энэ
маш үр дүнтэй болох бүрэн боломж байна. Парк гэхээр чи одоо бид нар энэ чи ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн богинолыг л үүсгэх гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тийм учраас нэг гасан дэрж байлж байгаа нэг гадны нэг нэр томьёо хэрэглээд байгаа гол арга нь болохоор зэрэг энэ эрд соёлын зохицлбор өөрөө тэнцэнэ бүрдэж байна. Тэрийг бид нар олон улсын нэршлэрээр бол парк буюу одоо машины парк гэхээр бид нар чинь зогсоолыг хойрлж өгчөө тэр машинууд чинь бүгдээрээ зогсож штэ. А үйлдвэрлэлийн паркын хувьд бол зогсоол хойрлохгүй. А тэнд орж ирэх ёстой байж байгаа гадагшаа том бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой зүйлүүдийг л бид нар хөгжүүлэх гэдэг. Би илүү тодорхой тайлбарлахад оролдъё. Эрдэнэтийн зэсийн бажмал хайлах боловсруулах үйлдвэр байгуулагдсанаараа өнөөдөр бид нар 540 мянган тонн зэсийн бажмал борлуулж байна. Энэ нь болохоор 22.5% буюу 130-аас 140 мянган тонн цэвэр зэс энэ дотор агуулгадж байна. Эннийхээ үнийг бид нар тодорхой хувийн худалдааных нь гэрээнийхэн дагуу тооцоод зарж байгаа. Тэгэхээр энийг бол баяжмал зарж ирнэ гэж ярьж байгаа байхгүй. Тэр дөрөвний яг мэрэгжлийн өмсөлтөөр бид ойлгоод байдаг. Бид ойлгоод байдаг. Гэтэл зэсийн баяжмал болоод ирэхээр л нэг тооныг нь л нэг 10 мянгаар зарж хаал гэдэг юм уушаа нэг юу гэдгийг нэг 5% нь буулгаад 3-4 мянган доллараар зарж хаад цэвэр зэс болохоор 13 мянган доллараар 12 мянган доллараар зараад ингээд явж байна гэсэн. Бас нэг буруу ойлголт энэ чинь хурж ирээд байна. Тийм биш ээ. Баяжмал дотор агуулгадж байгаа чинь нийтдээ 540 мянган тонн чинь 140 мянган тонн гэдэг юм орчим зэс агуулгадаад байна. Энэ зэсийгээ бид нар тодорхой хэмжээний гэрээний дагуу аль нь хорогддгийн, аль нь хайлагддгийн, аль нь дээр нь торгуул төлдөг ингээд тэрнийхээ дагуу борлуулалт хийж байгаа байхгүй да. Энэ дээр бол олон жилийн одоо 40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр маань ажиллаж байна. Тэгэхээр за энийг бид нар дотоодоо цэвэршүүлчихлээ. 540 мянган тонныг тээвэрлээд ээжсэнд орвол дотроо хайлуулад нэг 130-аас 140 мянган тонн цэвэрж болгочих юм бол бидний тээврийн гадаад тээврийн зардал чинь даруй 5 дахин буурах гэдэг байна. За нэгдүгээр асуудал. За дан цэвэрж зарах гэдэг юм уу? Одоо энэ цэвэрж ишээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд нөгөө л нэг хүмүүсийн яриад байдаг олон улсад эрэлттэй байж байгаа зэс бүтээгдэхүүний бэлтцүүдийг зэс бүтээгдэхүүний одоо бусад нэр төрлүүдийг гаргаад ирвэл 3 дахь 4 дахь зах зээлүүдийг бид нар хөгжүүлэх гэдэг байгаа царил тэр байгаа байхгүй. Дан баяжмал зарах уу? За дан баяжмал зарвал бид нар зөвхөн нэг хайлах үйлдвэрүүдтэй л гэрээ. Эсвэл дундын жуучуудтай гэрээ. Цэвэр зэс гаргаад ирэх юм бол цэвэр зэс авах үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд ирэхээр нэр төрөл нь худалдан авах чамаа нэр төрөл нэмэгдэж байна. Бүтээгдэхүүний бэлдэж болгоод юм уу ямар нэгэн бүтээгдэхүүн болгоод эхлэх юм бол бүр олон худалдан авагчтай болох юм л боломж байгаа юм байна. Бид нар өнөөдөр энэ өөрийнхөө жижигхэн зах зээлийг гадаад ертөнцид ажиллахаар илүү хүртээмжтэй байлгаж олон одоо хөрөнгөний их усвэрийг л босгох боломж нь бол эндээс байх юм болов. Борлуулалтын экспортын орлогыг нэмэгдүүлэх боломж эндээс байх юм байна гэсэн шийдлийг л одоо гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тэгээ ийм учраас бол энэ дээр одоо бид нар нөгөө энийг л одоо нөгөө эдийн засгийг нөө солонгоруулна гэж яриад байгаа юм шиг байгаа даа. Зүгээр л эдийн засгийн тэлэлт энэ үүсэх ёстой. Олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах ёстой. Өнөөдөр миний энэ бүтээгдэхүүнийг авахгүй бол энэ бүтээгдэхүүнээ маань авах хэрэглэгч бас олдох ёстой гэдэг одоо энэ хүү олон сонголтуудыг л бид нар хийх гэдэг байна. Тийм учраас одоо цэвэр гарч ирсэн зэс дээрээс дэлгуурлаад одоо нэг зэс ялцсны үйлдвэрүүд байдаг юм уу? Зэс хуйлаацсны үйлдвэрүүд, зэс болсооны үйлдвэрүүд, за тэр бусад одоо эд ангийн бэлтцүүд одоо өөр юу байх нь те. Энэ болгон дээр үйлдвэр технологийн парк хувьцаат компани болоод Монголын засгийн газар өөрөө томоохон менежер л байх шүү дээ. Газарчхаа одоо 22.5 гэдэг чинь ерөнхийдөө манай давар хамгийн өндөр юм уу та. Ер нь уулуурхаан боловсруулалт гээд улсын хэмжээнд зөв бүтээгдэхүүн арга зохиол үзэхээр 6-аас 9 орчим хувь. Манай зорилт болохоор нэг 30 он гэхэд нэг 26-д хүрэхчээ гэдэг нэг ийм зорилт байгаа юм шиг байгаа юм. Энэ зорилт ер нь одоо нэг холтоо зүгээр тоогоор нарах хол биш юм шиг байна. Гэтэ яагаад ийм удаашралтай байгаад байна гэдгийг би хаахаа. За бид нар Монгол улс төлөвлөгөөт эдийн засгаас шилжээд одоо 30 жил болж байна шүү дээ. Энэ үгүй хэлэхэд цаасан дээр үйлдвэр барьж байна. Цаасан дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Цаасан дээр экспорт хийж байна шүү дээ. Өөрөөр чинь хэлдгээр манай экспортын уулуурхаан бүтээгдэхүүний зарим тоо байгаа 6% нь нэмэн өртөг шингэсэн гэж байна. Тэр чинь нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн чинь Эрдэнэтийг төшөглөөд ажиллаж байгаа 3 жижиг цэвэр зэсийн үйлдвэрүүд ийм бүтээгдэхүүн. Дараа нь дархны металлургийн үйлдвэрээс гарч байгаа төмөр хийцийн төмөр арматурын төмөр хийц хийж байгаа энэ үнийг л гаргаж байгаа юм л да. Тэгээд манай тоо бол яг үнэндээ манай уулуурхаан бүтээгдэхүүний экспортын 3-аас 6% нь нэмэн өртөг шингэсэн. За тэгээд засгийн газраас нэг үйл хэлгээд олсон хараа 2050 ч гэж байна уу, богино зайны мөрөн хөтөлбөрч гэж байна уу, сүүлийн үед энэ эдийн засаг ялангуяа уулуурхаан төлөвлөлтөнд мэрэгжлийн хүн оруулдаг.
би өөрийн чинь тоог харсан. 10% болгоно 15 болгоно 26. Энэ хязгаарч хүрэхгүй. За 10 жилд хүрэхгүй. Тий. 10 жилд одоо бид нар энэ үйлдвэр хязээ баригдахгүй гэж асууж байна шүү дээ. За сайлга үйлдвэр өнөөдөр хөрөнгө оруулагчийн шалгаруулах энэ шатандаа явна. За энэ тендер олон улсын тендер зарлах үйл ажиллагаа шимарг жил болж шүү дээ. Шийдэл гараагүй. Компани гараагүй. 3 нэр хэлсэн. Тэгээ олон улсын сурчлагыг хараад үзэхдээ ер нь уул уурхайн салбар ялангуяа хүнд үйлдвэрийн салбарыг тухайн орны одоо бидний жишээ аваад байгаа уул уурхайн өндөр хөгжсөн Австрали байна уу, Индонез байна уу, Канада байна уу, энэ итгэг байна уу? Нэг л яам баг. Уул уурхай аж үйлдвэрийн яам гэж байгаа. Нэр нь бол эдийн засаг худалдааны үйлдвэртэй холбоотой нэг л ямаар үүсэж байгаа. Өнөөдөр цэвэр зэс үйлдвэрлэх энэ төслийн асуудлыг Монгол улсад 5 байгууллага хариуцж байна. Албан ёсоор уул уурхайн салбар 5 байгууллага ажиллаж байна шүү дээ. Нэг цонхны бодлогоор ажиллах. Тухайлбал уул уурхай хүнд үйлдвэрийн яам, аж үйлдвэр эрдэс байлгийн яам шүү дээ. Ажиллаж байна. Засгийн газрын хэрэглэх газар ажиллаж байна. Засгийн газрын хэрэглэх газрын дор байгаа төрөмчт Эрдэнэс Монгол ажиллаж байна. Эрдэнэс Монголын дор байгаа аж үйлдвэрийн паркийн төсөл ажиллаж байна. Энэ аж үйлдвэрийн паркийн төсөл бол Эрдэнэт үйлдвэрийн дэргэд байгаа. Critical mineral гэж хуучин Монгол Орос цэвтмэтийн дэргэд байгаа. Ийм 5 байгууллага ажиллаад байна. Нэгдүгээр. Тийм учраас яагаад удаашраад байгаа юм бэ гэхээр энэ Монголд олон улсын стандарт биш их олон байгууллагууд ажилладаг. Тэгээ энэ олон байгууллагууд өөрийнхөө бодлоор төлөвлөлтөө хийдэг. Цаасан дээр төлөвлөлт хийдэг. Тэр нь бол яг амьдралтай бол ямар ч хол байгаа харж байгаа үстэй тий. Тийм учраас юу гэж хэлээд байх юм бэ? Өөрөө хэллээ шүү дээ. Зах зээл сайхан байлаа. Монголд хөрөнгө оруулалт татлаа гэхэд мэдээж энэ цэвэр зэсийн үйлдвэрийн тендерт нэг компани ялаад энэ компанитай чинь түрүүн чин зэрэг доктор хэллээ шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээ хийн. Хөрөнгө оруулалтын гэрээ. Хоёрдугаар тэр зэсийг хайлуулах, цэвэршүүлэх техник технологи шилжүүлэх гэрээ хийн. За энэ гэрээг чинь хийх юм бэ? Аж үйлдвэр уул уурхай яам хийх юм уу? Засгийн газрын хэрэглэх газар хийх юм уу? Одоо жишээ нь оюу толгойн жишгээр энэ ураны орд газрын жишгээр ийм өрөөшгүй гэрээ хийчвэл энэ мега төслүүд хэрэгжихгүй. Бид нар ядаж байж одоо энэ Эрдэнэт үйлдвэр чинь энэ сайлга цэвэршүүлэх үйлдвэртэй айл болохоор өрсөлдөх чадвартай бажимл нийлүүлээ гэж шүү дээ. 22% агуулгатай. Тэр бажимл чинь 22% агуулгатай гэдэг чинь 22% нь цэвэр зэс байгаа байхгүй юу? 99.99 бус нь шороо байгаа байхгүй юу? Өнөөдөр $2,000 байна. Тэр парк дотор оруулаад ингээд сайлга цэвэршүүлэх үйлдвэр байгуулчвал цэвэр зэсийн заруул $13,000. Дахиад нэмэн өртөг шингээгээ зэс утас гэдэг юм уу? Зэс ялтас заруул дахиад нэг 50% нэмэгдэх юм өргөн боловцоо экспортыг нэмэгдүүлэх юм боловцоо байгаа шүү дээ. Манай хүндрэл болвол уул уурхайн салбар дээрээ нэг цонхоор ажилдаггүй. Олон шийд гаргадаг. Гаргасан шийдвэрүүдээ өөрчилдөг. Өнөөдөр хүртэл хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хууль байхгүй. Одоо жишээ нь энэтгэ гэж та нараа том улс байгаа. Том эдийн засагтай орн байгаа. Энэ оронд чинь хүнд үйлдвэрийг хөгжүүлэх яам байж шүү дээ. Яам ба. Ганцхан яам. Засгийн газар оролцохгүй, ерөнхийлөгч оролцохгүй. Ганцхан яам оролцсон. Тэр бүгдийг хариуцаад хийдэг. Бүгдийг хариуцсан. Тэр бол ганцхан зэсийн юм ярихгүй шүү дээ. Тэр электрон, машин, электроны, тэгэл чинь зэс, хар төмөрлөг, өнгөт төмөрлөг бүгдээр орж байгаа шүү дээ. Нүүрс цөмөнд хариуцж байгаа шүү дээ. Нэг ийм одоо энэ хувийн л аж ахуйн нэгжүүдээс авсан санал сулга багтаа. Ер нь үл яг ингээд уул уурхайн за тэр дундаа энэ баяжуулах, нэмүүртэг шингээс ингээд та бүхэн ингээд зорилго тавиад явж байна. Тулгамдж байгаа гол асуудал юу байна гэдгсэн чинь зөвшөөрөл өгдөг нэ. Ер нь бол нэг компани нэг зөвшөөрөл авахгүй дунджаар хагас жилээс 1.5 жилийг зарцуулж байна. Энэ хооронд хэдийн хэмжээний зардал гарч байгаа. Энэ бүхэн чинь хамгийн том. Бусдын мэдвэл яаж хийж байгаа зохицуулж байна. Тэгэхээр ер нь төрийн дэмжлэгч юу нууцхгүй байх юм шүү. Гэхдээ дэмжлэг гэдэг нь буруу ойлгочтой шүү дээ. Дэмжинэ гэдэг чинь хамгийн богино хугацаанд асуудлыг шийдвэрлэж өгнө л гэсэн үг. Тэгэхдээ асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэг чинь нарын хаалгаар бол ямар нэгэн бусад хэлбэрээр гэсэн үг ерөөсөө биш. Ерөөсөө олон улсын стандартын дагуу гэсэн үг.
Ер нь олон улсад бол хөгжлийн гол зорилго юу гэхээр ганцхан л хариулт байж шүү дээ. Хүнд үйлдвэр өгсөн улс орнууд. Бид нар хяндаг дэмждэг. Хяналт яах гэж тавьд юм бэ гэхээр зэрэг үйл ажиллагааны доголдол үүсчих вэ, эрсдэл үүсчих вэ гэдэг дээр хяндаг юм аа. Хэрв энэ үйлдвэр зогсчих юм бол энэ хэмжээний ажлын байр манай улсад байхгүй болно. Энэ хэмжээний худалдан авах чадвар байхгүй болно. Энэ хэмжээний боловсролын болоод бусад хөрөнгө оруулалтууд бол байхгүй болно. Тийм учраас бид нар тухайн үйлдвэрлэл ямар нэгэн байдлаар доголдлын асуудалд орсон байвал энийг нь хяндгийн хянаад хажууд нь бүр ингээд бүхэл бүтэн дэмжих баг байгуулж байгаа. Тэр баг нь болохоор зэрэг нөгөөд тэр юуныхаа хянагдаж байгаа гэдэг юм уу бусад үйлдвэрлэлийн нэгжүүдээс бол тодорхой хэмжээний төсвөр санхүүждэг. Тэрний нэг хэлбэр нь одоо манай Эрдэнэс үйлдвэр технологийн парк байх ёстой юм байгаа. Тэгэхээр чин зэрэг энэ чинь бол асар том хэмжээний тэм чадварлаг баг бол бүрэлдээд маш хурдтай зөв буюу олон улсын стандартад эзэн технологийн горимруу шилжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанарыг сайжруулах тал руу оруулж өгөөд ингээд удирдаад явдаг. Эрдэм шинжилгээний хувьд удирдаа зал чиглүүлээд явдаг. Нөгөөдөл нь болохоор цэвэр гүйцэтгэлээ хариуцаад хөрөнгө оруулалтын эрсдлээ хүргэж явж байна. Гэхдээ энэ тохиолдолд бол энэ хүндрэлүүд бол нэгдүгürt бол гарахгүй. Хоёрдугаар асуудал болохоор зэрэг энэ тусгай зөвшөөрөл гэдэг зүйлээ бид нар бас зөв ойлгох хэрэгтэй болоод байна. Энэ асуудал ч болохоор тухайн чиглэлийн үйл ажиллагаа явуулахад эднийх үнэхээр хөрөнгөд байгаад байгаль орчноо дээдлээд технологийн зөв горимоор явах бүрэн боломжтой байна гэдгийг шинжилээд гаргах л ийм шийдэл шүү дээ. Энд дээр тэгж удаад байх ямар ч шаардлага байхгүй. Манай тэр үтгэл өнөөдөр мөрдөгдсөн журам нь хүчин төгөлдөр байж хахад дараагийн журам шинжлэгдэж байна тэр болтол байжээ гэдэг асуудал хүртэл зөндөө байж. Гэтэл хуулиндаа заахтаа дараагийн журам батлагдаад хүчин төгөлдөр болтол энэ журам нь дагж мөрдөгдөж л байх хэрэгтэй. Гэтэл энийг хүлээж игээд. Энээс болоод 1 жил 2 жил болж байгаа ганцхан хувийн хвшлийн байгууллагууд ч шинж маш олон төрлийн гацаанууд бол бий. Тийм болохоор зэрэг энэ гацаануудыг л бол маш яралтай гаргах хэрэгтэй байна. Энэ чинь мэдлэг боловсролын асуудал дутагдж байгаа байх. Дээрээс нь шуурхай шийдвэр гаргалтын буюу одоо яг тэр анхан шатныхаа нэгжээсээ дээд шатны нэгж хүртэлх шуурхай шийдвэрийг хүргэх одоо тэр дунд шатны бас ажиллагаануудын удаашрлууч гэсэн чинь бол байж байгаа. Тэгэхээр зэрэг бид нар бурууга гаднаас хайгаадахаас илүүтэйгээр хамгийн түрүүнд өөрсдөөсөө ахын л илүү оновчтой, илүү хурдан гарах шийдвэрийн боломж олцсон хязгаарууд бол энэ дотор л гэж байна. Тэгэхээр одоо яг дөрвөлжлөөс хойд Эрдэнэс үйлдвэр технологийн парк нь бол ерөнхийдөө бол яг энэ улсын хойно, хувийн хойно хамаахгүй та бүхний үндсэн үүрэг бол яг энэ үйл ажиллагаа явуулахад нь шаардлагатай зөвлөх мэдээлэл одоо юу гэдэг менежмент зүйлүүдээр хангаад өгчөө. Тэгээд цаашдаа өөрсдөө уучраалаа бид нар над бааз хүрээнд бэлдээд өгчөө гэдэг л үндсэндээ бол зорилго байгаад байна шүү дээ. Тэр шиг за бүр ингэ материалхаас гадна хууль эрх зүй тал руугаа гэдэг юм уу та бүхэнд одоо яг нь уулын аж ахуйн нэгжүүдтэй хандаад гэдэг юм уу зориулаад за эдний сандыг сонсоод магадгүй одоо энэ журамд нөөцлөл оруулах гэдэг юм уу тийм эрх үүрэг байдаг юм уу? Яг зөв та маш зөв ойлгосон байна. За бид бол мэдээж сайн төлөлт хийх хэрэгтэй. Нэг хөгжүүлэх хэрэгтэй. Тэрний дараа энийг бол зөв менежментээр авч явах хэрэгтэй. Энэ үйлдвэр паркд орж ирж байгаа үйл ажиллагаа явуулах компаниудын доктортой үйл ажиллагаа тэр чанартай бүтээгдэхүүн гаргах болон цаашлаа тэр экспортод гаргах тэр зарах хүртэл тэр хэмжээний дэмжлэгийг бол манай компани бол үзүүлэх гол үндсэн үйл ажиллагаа гэж ойлгож болно. За бидний хувьд бол яг энэ манай үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын хууль гэж байдаг. Энэ 2009 онд гарсан хууль байдаг. 2022 онд бол шинжилэн батлагдсан. За яг ингээд бас бид нар энэ үйл ажиллагааг эхлээд ингээд явж байхад бол манай паркд орж ирж байгаа нэгжүүдийг бол энэ татврын болон татврын бус дэмжлэгээр дэмжинэл гэж байгаа боловч бас яг бодиттой дэмжлэг бас энэ дондс орж ирж чадахгүй байгаа. Тэр үүднээс одоо бас энэ үйлдвэр технологийн паркийн руу хамтарч ажиллах уу одоо өөрсдөө ингээд энэ ажлаа хийгээд явах гэдэг тал дээр сонголт үүсээд байгаа юм л та. Ер нь бол олон улсын туршлагаас харахад бол энэ үйлдвэр технологийн паркд орж ирж байгаа компаниуд бол бүтэн заа дээр хадуулан дэд бүтцээр хангагдсан. Дээрээс нь тэр татврын дэмжлэг галийн татврын дэмжлэг тэр ажиллах хүчний дэмжлэг, тэр инновацийн дэмжлэг энэ бүгдийг бол бүр маш бүрэн шийдсэн тийм доктортой хуультай байдаг юм билэ. За бидний хувьд бол энэ бас жоохон тутмаг байгаад байгаа. За энэ тал дээр бас бидний хувьд бол энэ журманд өөрчлөлт оруулахаар бас санал санаачлаг гаргаж ажиллаж байгаа. Тийм. Ерөнхийдөө бол одоо аж ахуйн нэгжүүдтэй бол уулзаад тэдний саналуудыг сонсоод явж байгаа л гэдэг л тийш боломжтой. Аснаар чаа нэг ийм би яг энэ сэдвийг бэлд хүрээд жоохон өнгөрсөн хугацааны тоо баримтуудыг харлаа л да гэсэн. Нэг ийм тоо. 2004 оноос хойш 13 засгийн газрын үйл ажиллагаа
мөрийн хөтөлбөртөө нэг ийм парк байгуулна гэдэг нь тусагчээ. За тэгээд хэрвээ эдгээр нь амьдрал дээр хэрэгжсэн бол өнөөдөр бид хамгийн багадаа 45 боловсруулах үйлдвэртэй уулуурхаа. Янз бүрийн бүтээгдэхүүн. За нэг 10 гаруй мянган хүн ажлын байраар хангацсан 60 гаруй нийт төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн юм байх юм байна л да. Тэг хамгийн гол одоо ингээд гарт баригдаж байгаа нэхэр байдаггүй. Тэгэхээр би ингэж суух гэдэг юм. Нөгөө нэг хоёр туулаа хөөсөн ч орон төшиг нэг талд ингээд олон том мөрийн хөтөлбөр төвшүүлчихэр аль нь ч байхгүй байгаа юм шүү. Бид юунаасаа эхлэх ёстой юм бэ гэдгээр та нэг саналаа хэлье. За тийм ээ. Үеийн засгийн газар сүүлийн 20 жил цэс сайлах цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулна. Ган ширмийн үйлдвэр байгуулна гэж оруулсан. За яг уу засаг оруулах нь зүйтэй. Тэгэхдээ энэ үйлдвэрүүд чинь барих хөрөнгө оруулалт. Жишээ нь 2000 оны ихээр цэс сайлах үйлдвэр бол нэг барихад 200-300 сая долларын үнэлгээтэй. Өнөөдөр 6-700 дэд үсцийг оруулаад 1 тэрбум долларын үнэлгээтэй байна шүү дээ. Тийм учраас ер нь өөрөө чинь асуусан асуулт зүгээр яг уу бид нар бол урт хугацаанд 10, 20, 30 жилийнхаа хугацаанд яг нэг 10 мега төсөл байгуулъя гэд одооний энэ байж байгаа хэвээр. Тэгэхдээ бид нар өөрийнхөө дотоодын хөрөнгө мөнгөний бололцоо дэд үсцээ яаж бүрдүүлэх үү? Тийм ээ, хөрөнгө мөнгө гаргана шүү дээ. 200-300 тэрбум доллар төгрөг гаргана тий. Тэгээд гадаадын хөрөнгө оруулалт татна. Тэгээ Монгол улсын эдийн засаг ямар үлээ? Монгол улс тийм учраас 5 жилдээ хэлбэл нэг 600-аас тэрбум долларын төсөл барихад одоо үйлдвэр технологийн парк байгуулад нэг дор одоо 7-8 парк гэж ш зөв нэгдсэн удирдлагаар хангая. Тийм ээ. Тэгээд ер нь энэ ажлыг хийх нэгдсэн удирдлага байх нь зүйтэй. Тийм учраас зөвхөн би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Бас энэ салбарт олон жил ажиллаж байгаа хувьд ер нь 2 үйлдвэр төлөвлөх ёстой. Биднээсийн бодиттой хэрэгжих гэж байгаа төсөл болвол сайлах цэвэршүүлэх үйлдвэр. Бид түрүүнд хэлсэн шүү дээ. Түүхийдээ 30 жилийн нөөц байж байна. За дарханд суурлаад ган ширмийн үйлдвэр тэнд төгөөд нь байж байна. Ийм 2 үйлдвэрийг бариад эхний ээлжинд нь сайлах цэвэршүүлэх үйлдвэр гэж ярих хэрэгтэй. Энэ бол экспортын чиглэлээ. Манай экспортын өнөөдрийн орлого, зэсийн орлогыг байна шүү дээ. Бид нэр 5-6% нэмэгдүүлэх гэдэг шүү дээ. Өнөөдөр 2-3 тэрбум долларыг чинь 10 тэрбум, 12 тэрбум болох гэдэг шүү дээ. Монголын эдийн засгийг чинь төлөх гэж байгаа энэ аж үйлдвэрийн суурь энийг эхний 5 жил төлөх ёстой. Төлөвлөх ёстой. Би одоо бодож энэ олон улсын туршлагаар одоо манай Монгол улсын эдийн засаг хүчин чадал ямар вэ? Эрдэнэтийн энэ хөрөнгө оруулалтын цэвэр зэсийн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээ хийчихэд дахиад хар төмөрлөгдөр хийх үгүй юу? Яг амьдрал дээр бэлэн болж байгаа. Одоо олон улсын тендер зарлах гэж байгаа. Зураг төслийн асуудал байгаа. Түүхийн эдийн асуудал яг шууд ган ширмийн үйлдвэр хэрэглэх баяжмлыг доктортой 10-20 жил хэрэглэх тэр төмрийн хөдрийг одоо нойтон хураагаар ажиллах энэ үйлдвэр бол яг тохиргоондоо ороогүй 1 сая тонн гэдэг юм уу 500 мянган тонн ган ширмийг үйлдвэрлэх хүчин чадалтай баяжмлаар хангах ийм төвшөндөө бэлтгэл нь хангагдаагүй. Тийм учраас би энэ үйлдвэр бол нэг 10 жилийн дараа эхлээ явах хаа л гэж бодож байна. Тийм. За бидний ерөнхийдөө цаг тэнцэн дуус төгссөн байна. Өчигдөр бид шинэ хотын даргатай боллоо. За хотын дарга маань аваад хийсэн ажлууд одоо би юу ажилдаа орно л гэсэн л та. Тэгээ тэр дотор нэг хэлсэн үг нь бид нар одоо ихэд нөгөө урдаас кокс оруулж ирнэ. Хагас кокс. Энэ жилдээ ямар ч ус оруулж ирэх юмсан аргагүй. За ингээ дараа жил ихэд бид нэг дотооддоо үйлдвэрлэлтэй болчихё. Өнгөрсөн жил бас яг Нямбатар даргын юм ярьж байхдаа өөрөөсөө тэдэн зуун тэрбумын нөөцтэй байж гэл бүүн шүүмжлэлд давуулсан. Энэ жил дахиад оруулж ирнэ гэдэг шинэ хотын дарга маань хэлчихлээ. Тэгээ би асуух гээд байгаа нь Багнуурын хагас коксны нүүрсээ таавах нийлээд байгаа. Энэ үйлдвэр маань одоо энэ хотын даргыг оруулж ирнэ гэдээ байгаа хагас коксыг үйлдвэрлэх гэдэг гэж ойлгосон зөв үү? Яг зөв. Одоо бид нэр хятадаас оруулж ирж байгаа яг энэ хагас кокс үйлдвэрийг Монголдо өөрсдөө бүтээн байгуулалтыг хийн. За энэ ажлыг бол одоо яг бэлтгэл ажил бол
хангагтаад явж байна. Техник эдийн засгийн үндэслэл болон үйлдвэрлэлийн туршилтын ажлууд бол өнгөрсөн хугацаанд хийгдсэн. За одоо энэ ондоо багтаад бид нэр зураг төслийн ажлыг болон хөрөнгө оруулагчийг шалгаруулад эрхчлийн одоо эрхчил бол бид нар гадаас оруулж ирэх төлшөө төлөх бах. Тэрний дараа жил ядаж бид нар өөрсдийн барьсан үйлдвэрээс гарах хагас коксоо төлөөд утааг буруулнаа л гэж ойлгож байна. Эрхчил ямар захаад дахиад нэг удаа удаас оруулж ирэх юм байна. 2 жилийн дараа хэдүүд бид нар бас өөрсдөө үйлдвэрс хагас коксыг төлнө гэж ойлгоо. За баярлалаа үзэгчдээ. Нэг л 5 хүндээ бас яг энэ манай улсын уулуурхай эдийн засгийн гол хөдөлгөгч хөгжлөд уулуурхай салбарыг тойрсон сэдвүүдийн хүрээд Mining Hub гэж зурлаар 5 хүндээс хилцүүлгийг өрнүүлж яг энэ салбар тус бүрээс мэрэгжлийн хүмүүсийн студид урьж авчирч байр суурийг хүргэсээр байнуудад бид бас уулуурхай бүтээгдэхүүний нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд яг өнөөдөр манай тулгамдж байгаа асуудал юу байгаа юм бэ гэдэг талаар бас зочдынхаа байр суурийг хүргэлээ. Тэгээд зочдоо дахиад танилцуулъя. Миний баруун талаас Монголын ашиг малбал баяжуулагчдын холбооны ерөнхийлөгч Чин Зориг Эрдэнэс Үйлдвэр технологийн паркийн стратеги төлөвлөлт судалгааны газрын дарга Цолмон Туяа, за мөн уулуурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Гасан Доржтон манай студид ажиллаж байсан өөрсдийнхөө байр суурийг илэрхийллээ. Урьдчилан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд бас ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.